Өвдгөд хамгийн түрүүнд тусламж авдаг газар бол өрхийн эмнэлэг. Гэтэл няраа хүүхэд үзээд ийм бичиж өгөхдөө тунганд буруу бичиж өгсөн явдал саяхан гарчээ. Хүүгийн аав эмийн зааврыг анзаараагүй бол их доозор өгөх байсан байна. Дан ганц эмийн жорж бус харилцааны доголдолтой өвчтөнтэй зохисгүй харьцсан тухай тэд ярьж байсан юм а. Тэгээ энэ бол нэг биш удаа ерөнхийдөө ингээд манай өрхийн эмнэлэг бол ер нь үйлчлэгээр үнээр хангалтгүй. Сар болго ирэх болгоно ямар нэгэн асуудал гаргадаг тийм хүнд суртал гаргадаг, чирэгдүүлдэг. Тэгээс үлдээ бүр ийм жороо бороо өчөж шин. Хичнээн энэ одоо хүчтэй антибиотик биш ч гэсэн чинь витамин ч бай юу ч вэ энэ бол ийм жорно хэтрэх юм бол хор бол. Өөрийнх нь бичээд өгсөн тэр жорынх нь хуудасны ардтал дээр нь тэгээ бичсэн ба. Тонгонд хэтрүүлэх юм бол ийм хор болно шүү гэдэг. Тэгээ тэр нь эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан ийм стандартын дагуу бичих ёстой тийм жорыг тэгэл бичсэн. Өнөөдөр жирийн иргэдэд бол ийм бол өдөр болгон тохиолдож шин. Магадгүй тэрийг монгол хэл дээр заавар нь байхгүй ч юм уу. Тэ? Монгол хэл дээр байлаач тэрийг анзаарахгүй өнгөрөөд буруу жороор хүүхдэд анилах нотой хүүхдэд тэр имийг хор болгож өгч байгааг хичнээн эмч одоо иргэн байгаа эцэгчүүд байгаа. Тэр хинч мэдэхгүй ш тийм ээ. Хурц байгаа хүүхдэд куркуми гэсэн нэртэй витаминийг өдөрт 3 удаа ууна гэж бичиж өгсөн бол энэ витамин нь Монгол заавартай. Насанд хүрсэн хүн л өдөрт 3 удаа, харин 6-аас 12 настай бол 2 удаа, 1-ээс 6 настай бол өдөрт 3 удаа уух хэрэгтэй юм байна. Өрхийн эмч нар зан ааш ёс суртахууны хувьд доголдолтой хүнд суртал гаргаж хувийн эмнэлэгтээ очиж үзүүлэхгүй юу ч гэж хүртэл хэлдэг гэж иргэд ярьж байлаа. Тэгэд хувийн эмнэлэгт очиж үзүүлээ гэж хэлсэн мэсэн. Ямар улмаас яагаад хувийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн юм бол? За хувийн эмнэлэг рүү явуулдаг тэр толгой дараалал нь бол бид нар тэгж хувийн эмнэлэг рүү явуулаад байдгүй. Нэгдүгээрт бол нөгөө нэг Эрдэнэ толгойн эмнэлэг амбулатор 2 байдаг аахгүй Баянзүрх дүүргийн. Тэрэн дээр нөгөө шинжилгээ нь өглөө эхний 30 хүнийг аваад шинжилгээгээ тасалдаг. Тэгээ бидний ингээд шинжилгээ шаардлагатай шинжилгээ хийх гэж явуулсан хүмүүс тэр болгон шинжилгээг өгч чаддгүй ингээд зарим нь жирэмснүүд ингээд алга болчдөг байхгүй. Ингээд араас нуцтай яасан бэ гэх тэрний чи очир дугаарыг хүлээж чадахгүй байх, чирэгдлэгтэй байх, ингээд шинжилгээг өгч чадахгүй байх гэх тэгээд тийм болохоор тэр хүнийг ингээд олон хоног чирэгдүүлж явуулж ясанд орох нь гээд та боломжтой л яг хувийн эмнэлэгт ингээд энэ шинжилгээнүүдээ өгөөд ирээч гэд тийм саналыг бол тавьдаг л да. Эмч ёс зүйн алдаа гаргасан болон эмийн жороо бурууд бичсэн тохиолдолд зохих хэмжээний шийтгэл авдаг. Саяхнаас эмийн жор бичлэлтийг зөвхөн өрхийн эмчнэр олгох журам гарсан юм байна. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгддөг одоо жоруудыг одоо бүрэн гүйцэд бичиж байх талаар бол эмч нартай бас одоо тодорхой үүргийг бол өгсөн байгаа. Эмийн жорын тунг одоо зөрүүтэй бичсэн явдал бол тухайн одоо эмч нарын өөрснийх нь л одоо ажлын хариуцлагатай холбоотойгоор л гарч ирж байгаа асуудал л та. Энэ байдлаар эмч нар эмийн жороо буруу бичиж мөн иргэдтэй харилцааны соёлгүй хандаж байгааг өвчнөө илаашруулах гэхээс хордох нь илүү байна шүү гэдгийг хүүгийн гэр бүлийнхэн хэлж байсан юм а.